Энэ ингэсэн юм а. 75 м байсан. Би тэг 22 онд энийг 50 м болгоцсон. Тэг бидний 50 м гэдэг энэ хэмжээг одоо өөрчлөх шаардлагууд бас байгаа. Зарим газрууд дээр. Энэ туулгын хойд эргийг дагсан туулын урдны зам Улаанбаатарын 1-р тойрог зам нь аль нь голын сав газрын За яг вэ ер нь бол одоо бүтээн байгуулалт гэдэг юм уу сайн сайхан зүйл хийх гэж байна гэдэг ингээ байгаль орчин руугаа довтлоо тэр дундаа одоо улсныхаа энэ орчны хамгаалтын бүсийг 75 байсныг 50 болгоо 50 одоо ингээ багасгаад байж болно. Гэхдээ энэ үүдийг нээснээрээ бол одоо гол устай тухайлбал Чингис хот байна, Хэрлэн голтой, за Баян хөлгийн ховд голтой ч гэдэг юм уу энэ бүх суурин газруудын гол усны энэ хамгаалтын бүс рүү чинь барилга байгууламж бариад ирэх юм үүдийг нээж байна. Өнөөдөр Улаанбаатар хотын орчинд байгаа туулгорын голын чинь усны бохирдол ямар хэмжээнд хүрсэн байгаа гэдэг тодорхой одоо лабораторийн шинжилгээнүүд үнэлгээ дүгнэлтүүд гарцсан байгаа. Тэгээ бид нар одоо энэ асуудлыг бол за бүтээн байгуулалт хэрэгтэй, сайн сайхан юм хэрэгтэй гэдэг талаар хандхаасаа илүүтэй дээрээсээ энэ байгаль орчинд байгаа нөлөөлөх байдлаа бид нар яах вэ? Хэдийн хугацаанд бид нар энэ туулгалтайгаа байх вэ гэдэг асуудлын одоо асуудал дээр ирсэн байгаа шүү. Тийм хуулиндаа ингэж гар дүрээд байхаасаа илүүтэй бодиттой одоо байгаль орчин нөлөөлөх байдлын үнэлгээгээ хийгээд ямар байна уу гэдэг дүгнэлтэн дээр үндэслээд энэ бүтээн байгуулалтаа ярихгүй бол бодит байдал ийм байгаа шүү гэдгийг хэлье. Сая Нямбатар даргын ярьж байгаа туулгын хурдны замын асуудлыг бид маш их дэмжиж байгаа.